Сайн байцгаана уу? Сайхан амарцгаас нь. За 2 дугаар улирлын дадлагын хичээлийн эхний хичээл хүрэхэд бэлэнсэн байна. За өнөөдрийн хичээлээр чадамжийн нэгж цэцлэгаан хөдөлгүүр удирдах гэсэн чадамжийн нэгжийн нэг талын эргэлттэй хөдөлгүүрийн холболт хийх гэсэн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр хичээл заах нэ. За хичээлийн маань зорилго нэг талын эргэлттэй хөдөлгүүрийн хүчний болон удирдлагын эхлэхэд ордог схем томоглолттой танилцсан. За схемд ордог элементүүдийн тэмдэглэгээтэй танилцсан. За тэмдэглэгээг ашиглаад схемээ зурна. Зурсан схемээ ажиллуулж сурах. За цаашлаад схемийг цээжээр зурдаг болох ийм зорилготой хичээл байна. За хичээлийн явцад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрм бол дараах дүрмүүдийг мөрдөж ажиллана. За энэхүү хичээлийг явуулахын тулд багш нь та бүхэндээ нэгэн шинэ програм буюу аппликейшнийг танилцуулъя. За Simulink гэдэг ийм аппликейшн гэдэг байна. Энэ аппликейшнийг Android утастай хүүхдүүд маань гар утсан дээрээ татаж аваад суулгаад өнөөдрийн хичээлийг туршиж үзэх, гар утсан дээрээ хийсэн холболтоо тоглуулж үзэх юм боломжтой аппликейшн байна. За өнөөдрийн маань хичээл нэг талын эргэлттэй хөдөлгүүрийн холболт хийх учраас томогдлоотой багшны энэ дээр гаргаж ирээ. За ерөн цахилгаан хэлхэнд хамгийн нэгдүгээрт тэжээлийн шугам хэрэгтэй байдаг. Тэжээлийн шугамгүйгээр цахилгаан хэлхий бол тэжээгдэхгүй, тийм ээ. За энэ дээр миний сонгож авсан тэжээлийн шугам бол L1, L2, L3 гэсэн 3 фазын 0 буюу нейтрал цэгтэйгээ ийм тэжээлийн шугамыг оруулж ирлээ. За тэжээлийн шугамаа нэрлэчихье. За та бүхэн энэ гаргаж ирсэн элементүүдийг зураад тэжээлгээд нэрийг өгөөд ингээд зэрэгцээд зураад яваарай. За тэжээлийн шугамын дараа залгах салгах төхөөрөмж орж ирнэ. Залгах салгах төхөөрөмж маань ямар үүрэгтэй төлөө өгтөдөө мэдээж тухайн хэлхээнд орж байгаа томоглолуудыг хамгаалах. За тэдгээр дээр үйлчлэгээ хийгээд хэлхээг таслах, залгах зорилттой юм. Таслах, залгах төхөөрөмжүүдийг. За таслах, залгах төхөөрөмжүүдээс жишээ нэрлэх юм бол рубильник байж болно, эсвэл автомат таслаар байж болно, тийм ээ. За тэгвэл би энэ дээр автомат гэд залгах, салгах төхөөрөмжийг нэрлэе. За залгах, салгах төхөөрөмжийн дараа соронзон залгуурын үндсэн контактууд холбогддог. За энэ маань KM4 гэсэн нэртэй соронзон залгуурын үндсэн контактууд 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн нэртэй ийм контактуудтай соронзон залгуур байна. За соронзон залгуурын дараа дулааны эрхлээний үндсэн контакт. За дулааны эрхлээ нь ямар үүрэгтэй вэ хүүхдүүдээ? Бид өмнөх улирлын хүчний тоног төхөөрөмж хичээлдээр судалж ирсэн дулааны эрхлээ бол цахилгаан моторыг хэд халалтаас зөвшөөрөгдөх хэмжээний халалтаас хамгаалах үүрэгтэй гэдэг шүү дээ, тийм ээ. За энэ маань тэгвэл дулааны эрхлээний үндсэн контактууд байх нэ. За одоо энэ дээр нэг элементд байна. Мэдээж энэ маань мотор буюу цахилгаан хөдөлгүүр маань. За энэ цахилгаан хөдөлгүүр маань 3 орон мөгтэй U1, V1, W1 гэсэн нэртэй 3 орон мөгтэй хувьсгагүйдлийн 3 фазын M4 нэртэй мотор байна. За их бий нь бол газардуулагдсан байгааг та бүхэн харж байна. За нэг хөдөлгүүр нэрлэчихье. За ингээд хүчний хэлхээнд орох томоглолууд маань ерөнхийдөө
дуудаад гаргаад ирлээ. За хүчний хэлхээнд орох тоноглолуудаар одоо холболтыг нь хийж үзье. За мэдээж төдийллийн шугам маань тэл нэг нь 1-р бааз залгах салгах төхөөрөмжний 1-р баазтай 2 нь 2-р баазтай 3 нь 3-р баазтай холбогдлоо. За автоматаас соронзон залгуурын үндсэн контактууд нь харалтаагаараа бааз тус бүрэнд хижээгдэнэ. За соронзон залгуурын гаралтаас дулааны эрэлээний оролтон дээр бааз тус бүр дээр холбогдлоо. За дулааны эрэлээний гаралтнаас моторын оролтон дээр бааз тус бүр дээр харалтаагаараа холбогдлоо. За ингээд бол нэгтгэлийн эргэлттэй хөдөлгүүрийн хүчний хэлхийг хэлхээнд ордог элементүүдийг гаргаж ирлээ. Тэдгээрийг хооронд нь холболоо. Нийтдээ 1, 2, 3, 4, 5 элемент оролцдог байна. За одоо энэ хүү хүчний хэлхийгээ бид нар удирдах хэрэгтэй тийм ээ. За удирдлагын хэлхий нь бол энэ хүчний хэлхийг ажилуулах, за зогсоох, за мөн цахилгаан хөдөлгүүрийг халалтаас хамгаалах, хэд ачаал болон богино залгааны гүйдлээс хамгаалах ийм зорилттой байдаг. За удирдлагын хэлхээнд бол мэдээж асаах, унтраах, коноп хэрэгтэй. За хамгийн нэгдүгээрт нь асаах коноп. Зогсоох коноп ордог. За энэ зогсоох коноп маань S11 гэсэн нэртэй ийм коноп байна. Зогсоох коноп. За зогсоох коноп маань хэвийн нөхцөлд байнгын залгаатай байдаг. За S11-ийг дарснараа энэ контакт маань салаад хэлхийг унтраагаад тижүүлгүй болгодог. За үүний дараа асаах коноп холбогддог. Асаах коноп маань S12 гэсэн нэртэй. За хэвийн нөхцөл байнгын салгаатай байна. Энэ S12-ыг дарснараа хэлхээ тижүүлэлтэй болоод мотор маань ажиллаж эхэлдэг. За энэ маань асаах. Пуск коноп гэж орсоор нэрлэдэг. За зогсоох коноп, асаах конопны дараа соронзон залгуурын катушк буюу зүрхөвч холбогдно. Энэ дээр KM4 гэсэн соронзон залгуур сонгосон учраас катушк нь мөн KM4 гэсэн нэртэй байх ёстой. Катушк буюу зүрхөвч, монголоор зүрхөвч гэж нэрлэдэг. Зүрхөвч маань ямар үүрэгтэй бэлээ? За өмнөх үйлдвэрлэлээр бид нэр соронзон залгуурын ажиллах зарчим гэсэн хичээл дээр бол үзчихсэн. Зүрхөвч маань бол асаах конопор ирсэн тижэл зүрхөвчээр дамжаад зүрхөвч маань үл хөдлөх якор нь хөдөлдөг якораа татснараа соронзон залгуурын үндсэн контактууд тижэлтэй болоод мотор маань насдаг шүү дээ. За одоо энд нэг контакттай байна. Тэр маань соронзон залгуурын блок контакт гэдэг контакт байна. За блок контакт нь ямар үүрэгтэй вэ гэхээр блок контакт нь асаах конопыг блоколж үлдэх буюу гүйдлийг хэлхээ гүйдэлтэй чигээр нь төвчж үлдэх зорилттой байдаг. За бидний сонгож авсан контакт маань K1 гэсэн нэртэй байгаа учраас үүнийг KM4 гэсэн нэрээр сольж өгөх ёстой. За ингээд KM4 болгочих. За ингээд ерөнхийдөө удирдлагын хэлхээнд орох тоноглолууд маань бэлэн боллоо. Одоо холболтыг нь хий. За удирдлагын хэлхээнд бол хамгийн нэгдүгээрт ордог тоноглол маань зогсоох коноп, асаах коноп, соронзон залгуурын зүрхөвч, соронзон залгуурын блок контакт гэсэн үндсэн ийм 4 элемент ордог. За цаашаад бид нар хэлхийгээ сайн сураад ирэхээр хэлхээнд дээр гэрэл холбох, за өшөө нэмэлт контактуудыг холбож сурах ёстой байгаа. За холболтыг нь хий. L1 гэсэн тижээлээс S11 зогсоох конопны маань 2 гэсэн контакт холбогдлоо. Нэгээс
4 3-аас А2 А1 маань 0-той холбогдно. За энэ дээр эдгээр тоноглууд маань бүгд цуваагаар холбогдоод сүүлдээ 0-той холбогдож эхлэхээ битэрч байна. За болог контакт маань асаах контакттай зэрэгцээ холболтоор холбогддог. За ингээд ерөнхийдөө нэгтгэлийн эргэлттэй хөдөлгүүрийн маань хүчний болон удирдлага эхлэхийн бэлэн боллоо. За одоо төглүүлж үзье. Төглүүлэхэд энэ автомат таслуурыг хүчний автомат таслуурыг заавал залгаж өгснөөрөө соронзон залгуур маань тэжээл залгагдахад бэлэн болно. За асаах конопыг дарснараа зүрхөвч тэжээлтэй болоод зүрхөвчтэй холбоотой байдаг контактууд үндсэн контактууд татагдсанараа мотор маань ажиллана. За асаах конопыг даръя. Мотор маань зүрхөвч маань тэжээлтэй боллоо, мотор тэжээлтэй болоод эхлэхээ маань зөв зурагдсан байна гэсэн. За зогсоох конопыг дарахад хөдөлгүүр маань унтарлаа. За буцаагаад асаах конопыг дарахад зүрхөвч тэжээлтэй болж байгаа нь харагдаж байна. Мөн мотор тэжээлтэй болж байгаа нь харагдаж байна. Зогсоох конопыг дарахад эхлэхээ маань тасарч байна. Болог контакт салаад эхлэхээ тасарч байна. За энэ дээр асаах конопыг дараад авангууд энэ дээр контакт залгагдаад саллаа. Тэгвэл энэ залгагдаад салж байгаа үүдлийг болог контакт маань өөрөө дамжуулаад зүрхөвчийг тэжээлтэй, моторыг тэжээлтэй болгох үүрэгтэй байдаг учраас үүнийг болог контакт гэж нэрлэдэг байна. За зогсоох конопыг дарахад мотор маань унтарлаа. За ийм холболт гэдэг бахнэ. За та нар маань энэ Simulrelay гэдэг энэ нэрийг Play Store дээр бичээд гар утсан дээрээ аппликейшнийг татаж суулгаснараа ийм холболтуудыг хийх, за мөн шинээр холболт хийж турших ийм боломжтой. За гэрийн даалгаварт схемийг дэвтэртэй сайхан зураад цээжээр зурдаг болох хэрэгтэй, цээжлэн. За мөн гар утсандаа энэ хүү аппликейшнийг татаж суулгах хэрэгтэй. За татсан аппликейшн дээрээ заасан схемийг зураад ажилуулад туршиж үзээрэй. За мэдгүй чадахгүй зүйлээ бол багш руугаа чат бичиж асуугаарай. За хийсэн туршилтаа скриншот хийгээд коммент хэсэгт оруулж үнэлгээгээ авах боломжтой шүү. За ингээд хичээл тэтгэвртэ оролцсон та бүхэндээ баярлалаа. Хичээл даалгаварт нь амжилт хүсье.